2015 оны 9-р сарын 12-нд намрын нэгэн налгаар дулаан өглөө. Гранд сэтгүүл уран бүтээлийн язгуур нэгдлийн залуус нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 65 дугаар сургуулийг зорин ирсэн юм. Учир юу хэмээвэс? Ирэх 10 дугаар сар дохиох Гранд сэтгүүл Гранд Awards ёслол хүндэтгэлийн ажиллагааны 5 жилийн ойтой хамтдагхан олон нийтэд чиглэсэн хүмүүлийн ажил хийх зорилготой Гранд хүмүүс санг байгуулж анхны ажлаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөг ангийн сурагчдаас эхэлж байгаа нь энэ юм. За Гранд сэтгүүл уншигчдын гар дээр очиод 5 нас хүрж байна. 5 жилийн ойгоо бид 10 дугаар сарын 7-нд Дөрөвжин Эрдмийн театрт уламжлал Гранд Awards ёслолын ажиллагаатай хамтдагхан зохион байгуулах гэж байгаа. Гранд Awards ёслолын ажиллагааны гол ураа нийгмийн хариуцлагыг дэмжиж хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэх гэсэн ураатай. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нийгэмд нөлөөлөх төвшөнд одоо хүмүүнлэгийн ажлыг дэмжиж нийгмийн хариуцлагыг дэмжиж ирсэн болвол энэ удаад өөрсдөө боддоор хүмүүнлэгийн ажлыг хийгээд өнөөдрийн мэргэжлийн зөв сонгоё одоо зорилттой төслийг зохион байгуулж байна. Загас өгөх биш загас барих аргын зааж үг гэдэг шиг чухам яг тэр л зарчмыг баримталж мэргэжлийн зөв сонгоход бид нар тусалж байгаа. Гранд сэтгүүлийн гранд хүмүүс сангаас санал болгосны дагав манай уран бүтээлийн язгуур нэгдэл маань хүмүүнлэгийн энэхүү үйл ажиллагааг мэргэжлээ зөв сонгоцгоо гэдэг өдөрлөгөөр зохион байгуулж байгаа. За өдөрлөгтөө бид нар хүүхэд залуучуудыг сонирхолтой, үр дүнтэй, оролцоотой байлгахын үндсэн дээр юм 3 шатлалтаагаар зохион байгуулж байна. Эхний шатандаа бид нар өртөөчлсөн хэлбэрийг сонгосон байгаа. Хоёрдугаар шатандаа бид нар тухайн мэргэжлийг одоо бодитоор үзэх боломжийг олгосон байгаа. За 3 дугаар шатандаа болохоор бид нэр салбартаа тэргүүлж байгаа нэг боловсон өвчнөтэй туршлагаас нь сонсож халуун дотны яриа үсгэх боломжийг олгож байгаа. Мэргэжлийн сонгохтой холбоотой бүдэн өдрийн үйл ажиллагааны нээлт болж зорилго чиглэлээ танилцуулан холбогдох хүмүүс хүрэлцэн ирж үг хэлсэн. Үйл ажиллагаа гардан зохион байгуулагч бага ахлан ажиллах багш нараа хүүхдүүд тун сайхан хүлээж авсан юм. За энэ хичээлийн жилд манай сургуулийн хувьд маш онцлог хичээлийн жил болж байгаа. За нэгдүгürt нь суур боловсролын цөм хөтөлбөрийг одоо сургуультай анх одоо 6-аас 9-р ангийн хэмжээнд анх хэрэгжүүлж эхэлж байгаа. За мөн одоо сургуулийнхаа 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаадаа бас сэтгэл өндөр байна. Өнөөдөр манай энэ төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа мэргэжил сонгох энэ одоо үйл ажиллагаа юм аа. За энэ үйл ажиллагаанд төгсөх ангийн 5 бүлгийн 150 гаруй хүүхдээс бид бүхэн одоо манлайлагч тэргүүний одоо 80 сурагчдыг одоо оролцуулж байна. Тэгээ энэ одоо үйл ажиллагаанд манай төгсөх ангийн сурагчдад өөртөө итгэлтэй болох мөн мэргэжлийн зөв одоо сонгох цаашаа өөрийнхөө сонгосон мэргэжлээр одоо эзэн болж ажиллаж өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрэх одоо хамгийн чухал одоо хувь нэмэртэй ажил болж байна гэж үзэж байна. Нээлтийн ажиллагааны дараа нийт оролцогчдыг 4 багт хувааж ногоон, шар, улаан, улбар шар гэсэн өнгийн хувцаар ижилсүүлсэн илүү зохион байгуулалттай болгосон. Баг тус бүр өөрийн гэсэн удирдагч багш нэр уряатай бөгөөд энэ бүтэц бүрэлдэхүүнээр мэргэжил сонголтын тухай мэдээлэл өгөх өртөөжсэн ажил оролцохын хажуугаар багуудын дунд зарласан шилдэг баг шалгаруулах хуралдаанд энэ тэнцвэрхэн өрсөлдөж эхэлсэн юм. Өртөөжсэн ажлын үеэр төслийг дэмжигч Арван үндэс компани үндэс цэвэр ус амны цангаа тайлж ирч хүч бэлгэлсэн. Нийт 4 хүртэл ажилласан бөгөөд тус бүр онцлогтой өгөх мэдээллүүд нь ч харилцан адилгүй. Энэ талаар товч танилцуулахад Бидний сонгож авсан 4 өртөө болохоор мэргэжил буюу яг мэргэжлийн талаар өнөөдөр нийгэмд хамгийн хэрэгцээтэй байгаа дэлхийд хамгийн хэрэгцээтэй байгаа мэргэжил хамгийн өндөр цалинтай мэргэжил гэх мэтийн мэдээллийг өгсөн мэргэжил гэсэн өртөө байсан бол хоёр дахь өртөө маань зөв сонголт хийхэд тулд ямар алхмуудыг дамжин өнгөрөх ёстой хүүхдүүд маань бие бэлтгэхээс ахуулаад судалгаа хийхээс ахуулаад аав ээжтэйгээ ярихаас ахуулаад гэх мэтийн зөв сонголтын яаж хийх талаар мэдлэг өгсөн бас сонирхолтой ийм өртөөг бид нар зохион байгуулсан. 3 дахь өртөө маань болохоор тоглоомын өртөө. Мэргэжилтэй холбоотой үг хэллэг орсон, үйлдэл орсон энэ тоглоомыг тоглонгоо хүүхдүүд бас мэргэжлийнхаа талаар бас нэмэлттэй дэлхийд ямар шинэ мэргэжлүүд төрөн гарч ийн гэдэг талаар бас мэдэж авч болох юм хөгжилтэй өртөө байгаа. Эдгээр хүүхдүүдийнхаа ирээдүйг төлөвлөж харах зорилготой байхаа мэргэжлээ зөв оновчтой сонгох сэтэл тэмүүллийн асаахын тулд бид нар хүслийн мод гэдэг бас өртөөг ажиллуулсан. Энэ өртөөн дээр хүүхдүүд маань 10 жилийн дараах өөрийнхөө төсөөлж, хүсэл мөрөөдлөө бичиж
багахан хугацаанд өөрөө ирээдүгээр аялна гэсэн үг байна. Хөгжлийн төвчөө багийнхаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өртөөжсэн ажиллаар аяллаа шүү дээ. Өртөөжсэн ажил таалагдсан уу? Таалагдсан. За юу таалагдсан? Манай багаас мэрэгжил ирээдүйд мэрэгжил сонгох болон тэгээд амжилт зөв сонголт гээд бүгдээрээ нь ер нь их таалагдчихаа. Өртөөж. Хэрэгтэй мэдээлэл авч чадав. Юуг мэдсэн бэ гэвэл зарим нэг хүмүүс мэрэгчлээ сонгож чадаагүй байгаа шүү дээ. За яаж мэрэгчлээ сонгохгүй гэж бодож байгаа тийм үү. Тэгэхээр одоо бид нэр мэрэгчлээ сонгохын тулд хүн бүхэн амар олон төрлийн мэрэгчлээ сонгоцсон байгаа шүү дээ. За тэгэл жигсааж ингэж бичээл амар одоо оновчтой мэрэгчлээ сонгол. За би энийхээ дагуу сурандаа гэж тэрний бүр амар тууштай бэлдээд шантрахгүй байх юм бол хүн бүхэн хүсэл мөрөөдөлтөд хүрч чадна. Тийм учраас одоо мэрэгчлийн зөв сонгоог байгаа хүмүүстээ хамгийн гол нь зоригтой, тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Мэрэгчлээ зөв сонгох нь ер нь бол амьдралд хийгдэж байгаа хамгийн зөв алхмуудын нэг гэдгийг бол маш сайн ойлгож авсан. Тэгээ өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу тэгээд өөрийнхөө чадварт дээр тулгуурлаад мэрэгчлээ сонгох нь хамгийн зөв юм байна гэдгийг ойлгож авсан. Танхим доторх өртөөжилсэн ажил өндөрлөж, удахгүй 40 жилийн яваа тэмдэглэх гэж байгаа сургуулийнхаа гадаа талбайд хүүхдүүд маань цугларан хотын аялалд гарахтаа бэлтгэж тойрон бүжигхийн биеийн чилээгээ гаргаад аялалдаа мортлоо. Хотын аяллаа дэмжигчээр New Julchen Tours компани ажлын тоглог автобусаар үйлчилсэн бол Abu компани амтлаг Mamujus аяллыг улам бүр амттай болгосон юм. Хотын аялал хэмээхийн учир нь Улаанбаатар хотын төвд байрлах зарим нэг онцгой байгууламжуудаар зочилж эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжилтэй газар дээр нь танилцсан юм а. Бидний эхний зогсоол хар хорин 90 хороолол. Их хотын бүтээн байгуулалттай өөрийн биеэр танилцж, барилгын инженер хэмээх хариуцлагатай мэргэжилтэй холбоотой сонирхсан асуултаа мэргэжилтнээс нь асуух нь хүүхдүүдэд маш сонирхолтой бас хэрэгцээтэй байлаа. Өнөөдрийн хүүхдүүдэд ерөнхийдөө барилгын явцын талаар товчхон мэдээлэл өглөө. Тэгээд барилгын инженер гэдэг хүний талаар бас нэг товчхон мэдээлэл өглөө. Хүүхдүүд ерөнхийдөө сонирхол бол ихтэй байна. Асууж байгаа юмнууд нь болцоо тэгээ барилгын инженер болохын тулд ямар хичээл сайн байх ёстой гэж асууж байна. Тэгэл барилгын инженер болцсон хойно хэцүү нь ямар уу, гоё нь ямар уу гэх тиймэрхүү асуултууд их тавьж байна да. Ерөнхийдөө барилгын инженерийн гоё юмны талаар нь хэлж өглөө. Хэцүү ажил нь ямар хүн байх уу гэдгийг нь бас тиймэрхүү байдлаар нь хэлж өглөө. Барилгын инженер гэдэг юмны үндсэн суурь хичээл нь болохоор физик, математик, геометри гэсэн ерөнхий суурьтай байдаг. Тэр хичээлүүдтэй сайн бол ерөнхийдөө тэгээд барилгын инженер, сайн инженер болох гэсэн үг. Мэргэжлээ сонгож байгаа энэ 12 дугаар ангийн хүүхдүүдтэй бүгдэнд нь мэргэжлээ зөв сонгоорой. Тэгээд хүссэн мэргэжлээрээ сонгоод хүссэн ажлаа хийгээрэй гэж манай компани зүгээс хүрээж байна. Байгууламжаар нь зочилж үйл ажиллагаатай танилцах бидний дараагийн зогсоол TV5 телевиз. Өдөр бүр зурагтаар хардаг тэрэл сонирхолтой нэвтрүүлэг, дэлгэцийн бүтээлүүд хэрхэн бүтдэг талаар нэг нэвтрүүлэг төөрөвхөд хичнээн олон хүний нүр их хөдөлмөр шингэдэг тухай газар дээрээс нь мэдээлэл аваад хүүхдүүд маань баггүй гайхширч байлаа. Ингээд телевизийн урлаг тэр дундаа сэтгүүлчийн ажлын талаар цаашлаад мэргэжил сонгох арга туршлагын тухай тус телевизийн ерөнхий редактор Дагима товч яриа хийлээ. Тэгэхээр ер нь бол хүн мэргэжлийн хамгийн гоё зөв сонгож чадвал улс оронд хэрэгтэй одоо хүн болноо. Тэгээ залуучуудад мэргэжлээ сонгоход нь бас олон нийтэд ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа PR паблик талдаа ажилладаг байгууллагууд дэмжиж тусгах зүйтэй болов уу гэдэг 5 жилийн хойд залгаж байгаа грант сэтгүүлийнхаа хамт олонтой нийлээд Талгоотын 65 дугаар сургуулийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь манай одоо хамт олон багш болоо туслав уу гэж бодож байгаа. Ер нь одоо яг телевизд болвол нийтдээ бараг 14-5 мэргэжлийн хүмүүс л ажилладаг. За мэдээж барилга байгууламжийн орвол бараг 30 гаруй мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. За гэхдээ манай үзэгчид бол харахаараа сэтгүүлч хөтлөгч гэдэг юм уу те цөөн одоо эфирт гардаг хүмүүсээр үйл ажиллагаа дүгндэг ч гэсэн арын албанд нь далд фронтод байгаа олон мэргэжлийн хүмүүс байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо бас энийг танилцж явж байгаа 65 дахь сургуулийнхаа хүүхдүүдийг одоо инженерээс ахгуулад цахилгаанчин, слесарчин, за цаашлаа дууны найруулагч гэдэг юм уу, эргээд хөтлөгч, редактор гэдэг энэ мэргэжлүүдийг сонгох одоо боломж өө таалга нээлттэй. За эргээд ажлын байран дээр очиход одоо ямар баг хомтой олонтой ажиллах вэ гэдэгтэй ерөнхий одоо сэтгэлийн ингээд бид нар бол үзүүллээ. Гэхдээ энэ бол нэг л телевиз
Цаашаа энэ хүүхдүүд бас одоо эмнэлэг дээр очиж үзэх ч гэдэм үү. За цэцэрлэг дээр очиж үзвэл хүн хүний дотроос сонгосон мэрэгжлүүд нь өөр баг. Тэгээ би хүүхдүүд юу зөвлөж байгааг бол хамгийн гол нь өөрийнх нь хүсэл тэмүүлж чухал, хий гэдэг зорилго чухал. Түүнээс биш местийн ерөнхий шалгалтанд авсан оноогоороо аз чаваагаад тийм үү очих мэрэгжлийг одоо бити сонгоосоо гэж хүсэж байгаа. Телевизийн хүн болгох сэтгэл төрснө сонирхол татсан уу? Сонирхол татсан. За яагаад гэвэл маш олон хамт олонтой, найрсаг хамт олонтой тэгэд маш гоё тоглог тий. Нэг нэвтрүүлэг бүтгэхэд бол маш олон хүмүүс хамтарч ажиллаж бүтдэг. За тэгээд дараа нь сэтгэл ханамж маш гоё дараа нь хийсэн нэвтрүүлгээ үзэхэд би тэр нэвтрүүлэгт оролцсон тий. Хувь нэмрээ оруулсан болохоор маш гоё байна. Аялал маань амжилттай үргэлжилж удирдлагыг дэмжигч олон улсад нэр хүндтэй түргэн хоолны KFC ресторанд оролцогчид маань тухаллаа. Тус рестораны хамт олон оролцогч хүүхдүүдийг амтд хоолоор дайсан нь бас нэгэн бэлэг болж чадсан. KFC бир нахудгаар байгаа. Тэгээд нэг айгуу гоё хоолтой юм байна. Тэгээд баярлалаа гэж хэлье. Маш өндөр сэтгэлтэй байна. Гоё байна. Хамттай. Амар олоолаа болохоор нэг гоё. Нэрийг тэгээ ийм олон хүмүүсийг тэгээд дайж байгаа баярлалаа. Ар гэртээ туслах ахлах ангийн хичээл их зэрэг олон шалтгаанаар тэр бүр хотын төвөөр зугаалж амждаггүй сурагчид маань энэ удаад Чингисийн талбайд төр саатаж Монгол төрийн түүхийн музейгээр ороод цааш Монголын Роял Академиг зорлоо. Боловсролын салбар тэргүүлэгч тус академи мөн л үйл ажиллагааны маань дэмжигчээр ажиллаж тоглог танхимдаа уулзалт ярилцлах их боломж олгосон юм. Ингээд сурагчидаа зохион байгуулагчдын зүгээс нэгэн сюрприз бэлдснээ задлах мөчид үзэгчдээ анхаарлаа хандуулна. Тийм ээ. Сонгосон мэрэгжилдээ эзэн нь болж, үр шимийг нь үзэж, төрдөө үнэлэгдэн, түмэндээ хүндлэгдсэн энэ эрхмийг бид өрн бяцхан уулзалт ярилцлах хийсэн нь хүүхэд багчуудын маань хувьд төдийгүй. Багш, сурган хүмүүжүүлэгчид, ер нь л өдөрлөгт амрагдсан бүхий л хүмүүсийн хувьд үл мартагдах гинтийн томоохон бэлэг болж чадсан. Тэгээ би бол одоо ирж яваа цагийг Пол Маккартны үг байдаг, чиний үе ирнэ гэдэг чи итэг гэж үг байдаг. Тэгэхээр чиний үе ирж яваа учраас чи өөрөө бэлтгэлтэй байхын тулд сургуулаа их зөв, мэрэгжлээ их зөв сонгох хэрэгтэй залуучуудыгаа. Тэгээ тэр их одоо модны үндэс болсон тэр мэрэгжлийг чи зөв сонгож чадвал тэр модонд бүр тариа ургах, амттан жинс ургах гэдэг бол чиний өөрийн тордлогоо, чиний өөрийн хичээл зүтгэлтэй холбоотой. За дүүнэрээ минь дүүнэр одоо ирээдүйд хоосон газар хот тосгоно л гэж үзэх хэрэгтэй. Чиний боловсрол, чиний олсон мэрэгжил болгон чамд их сайхныг авчирна. Нэр алдаргавья. Өнөөдөр олж болох сайхан болгоныг чи өөрөө хүчээр, өөрөө чадлаар олж авах учраас чи энэ сонголтыг зөв сонгорой л гэж хүсэж байна. Мэрэгжил бүхэн сайхан шүү дүүнэр. Өнөөдрийн мэрэгчлийг хэрхэн зөв сонгох сэдвт өдөрлөгийн хүрээнд бол багш нар бид нар бол бас төгсгийнхаа сурагчдыг хамт даган бас сурагч болон хамт явцгаалаа. Тэгээ өнөөдрийн өдөрлөгийг маань грант сэтгүүлийн хамт олон язгуур нэгдлийн хамт олон маань маш сайхан зохион байгуулж явууллаа. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаагаар хүүхдүүд маань мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг тал дээр бол нэлээд том сонголтыг өөрсөндөө хийж авч чадсан байхаа гэж итгэж найдаж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа эхлэлмэгт зарласан шилдэг багш шалгаруулах хуралдаанд амжилт, өнөөдөр хөгжлийн түүч, арга бэлэг гэсэн 4 багаас эрч хүч зохион байгуулалтаараа бусдыгаа манлайлсан хөгжлийн түүч баг шилдэгэр шалгарч зохион байгуулагчдын бэлтгэсэн шагналын эзэд боллоо. Уг өдөрлөг мэрэгчлээ зөв сонгоцгоё зорилттой төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүмүүнлэгийн хэмээн тодтогсны учир нь төслийн хүрээнд дараагийн үйл ажиллагаа буюу хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж шалгарагчдад сургалтын тэтгэлэг олгох юм. Грант сэтгүүлийн, грант хүмүүс сангийн залуучууд маань энэ үйл ажиллагааг 2 үе шатлалтаагаар зохион байгуулахыг хүссэн байгаа. 2 дугаар үе шатндаа 65 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 5 бүлгийн хүүхдүүд дундаа
10 жилийн дараах бий гэдэг сэдвээр эсээ хвчлэгийн уралдаан зарлаж байгаа. За уралдаандаа шалгарсан 2 оролцогчийг 2-4 жилийн ихтэй сургуульд суралцах эрхийн бичгээр шагнахаар болсон байна. Энэ шагналыг манай Гранд хүмүүс сангийн залуучууд маань шийдвэрлэн олгохоор болсон юм аа. Энэ хандив мөнгө бол манай урд өмнө Гранд Леди, Гранд Мен болж ирсэн. Нийгмийн хариуцлагатай тэр эрхмүүдийн хандиваар одоо энэ хөрөнгө мөнгө бас босох юм аа. Гол нь биднэрт өнөөдрөөс олж авсан зүйл маань ирээдүйд маань хэрэг болох нь хамгийн чухал юм шүү. Та нар биднэрт маш их хөрөнгө оруулж байгаа юм шүү гэдгийг дашрамд хэлмээр байна. Ингээд энэ хөтөлбөрийг ингээд ивент тэтгэж байгаа, явуулж байгаа бүх хүмүүстээ үнэхээр их талархаж байгаагаа нэн тэргүүн та бүхэндээ хэлье. Тэгээ энэ ажлыг зохион байгуулж байгаа одоо уран бүтээлийн язгуур нэгдлийнхаа хамт олонд мөн одоо Гранд сэтгүүлийнхаа хамт олонд мөн өөрсдийнхөө ажлын байраар танилцуулсан ТV5 телевизийнхаа хамт олонд маш их баярлалаа. Мөн хар 90 хорооллынхандаа KFC гээд за өнөөдөр бас хүүхдүүдэд маань ирж лекц уншиж өгсөн шинэ үед продакшны захирал Ариун болд олон түн бол боё гэдгээр мэддэг. Энэ бүх хүмүүстээ баярлаж талархснаа илэрхийлье. Ийхүү мэдээлэлээр баялаг инээд хөөрөөр дүүрэн өдөрлөг маань өндөрлөлөө. Хүүхдийн төлөө оюунлаг үйл ажиллагааг маань дэмжин ажилласан ивент тэтгэгчид, дэмжигч бүхий л албан байгууллага хувь хүмүүст нийт оролцогчид зохион байгуулагчдын өмнөөс талархал төвшүүлж хүүхдийн буян хивээж амжилтаар гихийн өрөөл өргөё. Мэргэжлээ зөв сонгоцгоо амжилт зөв сонгох бидний ядуу язгуур нэгдэл баярлалаа.